байцгаана хүүхдүүдээ өнөөдрийн математик хичээлээр 10-ын бутархайг жишид сурцгаая. Бодлого 1. Квадратыг 100 тэнцвэх хэсэгт хуваан бутсан хэсгүүдийг жишийе. А. Эхний ногоон хэсгийг ажиглая. Тэг бүхэл 10-1 хэсэг нь. Дараагийн ногоон хэсгийг ажиглая. Тэг бүхэл 100-1 хэсэг. Тэг бүхэл 10-1-ийг энгийн бутархайгаар илэрхийлье. 10-1 10 хуваасны 1 хэсэг нь. Тэг бүхэл 100-1-ийг энгийн бутархайгаар илэрхийлье. 100 хуваасны 1 хэсэг. 10 хуваасны 1 хэсэг ихүү 100 хуваасны 1 хэсэг ихүү. Мэдээж 10 хуваасны 1 хэсэг буюу тэг бүхэл 10-1 их байна. Дараагийн төрсийг ажиглая. Тэг бүхэл 141. Энгийн бутархайгаар илэрхийлбэл 100-41 нь ногоон. Ягаан хэсгийг ажиглая. Тэг бүхэл 139 нь ягаан өнгөтэй байна. 10-ын бутархайг энгийн бутархайгаар илэрхийлье. 139. 141 нь ихүү 139 ихүү. Мэдээж 100 хуваасны 41 буюу ногоон хэсэг илүү их байна. 2-р бодлого 10-ын бутархайг жишээрэй. 10-ын бутархайг уншийе. 3 бүхэл 1000-ны 457. 3 бүхэл 1000-ны 451. 10-ын бутархайг жишихдээ эхлээд бүхлийн хэсгийг харгалзуулан жишинэ. Бүхлийн хэсгийг ажиглая. Нэгжийн орнод тэнцүү байна. Тэгвэл бутархайн хэсгийг жишинэ. 10-ны хэсгийг жишээ. 4 тэнцүү байна. 100-ны хэсгийг жишээ. 100-ны хэсгүүд нь хоорондоо тэнцүү байна. 1000-ны хэсгийг жишээ. 7 7 их. Тэгвэл 3 бүхэл 1000-ны 457 нь 3 бүхэл 1000-ны 451-ээс их. Дараагийн 2 бутархайг жишээ. Бутархайг уншийе. 45 бүхэл 100-ны 23. 15 бүхэл 100-ны 83. 10-ын бутархайг жишихдээ эхлээд бүхлийн хэсгийг жишдэг. Бүхлийн хэсгийг жишгэд 45 11 байна. Тэгвэл 45 бүхэлтэй тоо нь их. 45 бүхэл 100-ны 23 нь 15 бүхэл 100-ны 83-аас их. 3-р бодлого дараах бутархайнуудыг өсөх хэрэмбээр бичээрэй. Бутархайнуудыг уншийе. 9 бүхэл 10-ны 4, 8 бүхэл 100-ны 32, 8 бүхэл 10-ны 9, 7 бүхэл 100-ны 56. Бутархайг жишихдээ эхлээд бүхлийн хэсгүүдийг харгалзуулан жишинэ. Бүхлийн хэсэг тэнцүү бол бутархайн хэсгийг жишинэ. 7 бүхэл 100-ны 56, 8 бүхэл 100-ны 32 аль нь их вэ? 8 бүхэл 100-ны 32 их. 8 бүхэл 100-ны 32, 8 бүхэл 10-ны 9 аль нь их вэ? Бүхлийн хэсгүүд нь тэнцүү байна. Бутархайн хэсгүүд нь 10-ны хэсгийг ажиглая. 9 3. 8 бүхэл 10-ны 9 их. 8 бүхэл 10-ны 9, 9 бүхэл 10-ны 4 аль нь их вэ? 9 бүхэл 10-ны 4 нь их. 8 бүхэл 9 бүхэл 2-ын 9 бүхэлтэй тоо нь их байна. Бутархайнуудыг өсөх хэрэмбээр бичье. 7 бүхэл 100-ны 56, 8 бүхэл 100-ны 32, 8 бүхэл 10-ны 9, 9 бүхэл 10-ны 4. 4-р бодлого 5 бүхэл 10-ны 2 ба 5 бүхэл 10-ны 3 бутархайнуудын хооронд орших 3 бутархайг сонгоорой. Тоон шулууныг ажиглая. 5 бүхэл 10-ны 2. Тоон шулуун дээр баруун гар талд байгаа тоонууд ямагт их байдаг учраас баруун талд нь 5 бүхэл 10-ны 3 бичигдсэн байна.
5 бүхэл 121-ээс 5 бүхэл 129 хүртэл 9 бутархай байна. Энэ 9 бутархайгаас дурын 3 бутархайг сонгож болно. Багшаагаа сонгосон бутархайнуудыг уншийе. 5 бүхэл 122, 5 бүхэл 126, 5 бүхэл 128. Бодлого 5. Дараах бутархайнуудад хамгийн ойр орших бүхэл тоог олж бичээрэй. А. 4 бүхэл 17. Хамгийн ойр орших бага бүхэл тоо хэд вэ? 4. Хамгийн ойр орших их бүхэл тоо 5. Б. 7 бүхэл 12. Хамгийн ойр орших бага бүхэл тоо 7. Хамгийн ойр орших бага их бүхэл тоо 8. В. Бутархайг уншийе. Тэг бүхэл 109. Бага бүхэл тоо нь тэг, их бүхэл тоо нь 1. Г. Бутархайг уншийе. 99 бүхэл 199. Бага бүхэл тоо нь 99, их бүхэл тоо нь 100.